Сайн мэцхан үзэгчдээ Батар онлайн ТV энэ 7 хоногийнхаа таймыг хүрэхэд бэлэн болоо. Улс төрийн үйл явдал энэ 7 хоногт нэлээд халуухан болж өнгөрсөн. Ялангуяа улсын хурлын гишүүн Баяр Цогтын асуудал улсын хурлын чуулганаар хилцэгдсэн байгаа. Энэ талаар сэтгүүлч даваад өгөх бидэнд мэдээлэл өгөх болно. Баярлалаа Бачимгээ. Энэ 7 хоногийн хувьд улс төрийн хувьд нэлээд олон асуудлыг хэлэлцэн нэгдсэн чуулганы уралдаанаар улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүн Баяр Цогтын хувьд түүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг энэ 7 хоногийн улсын хурлын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэн. Энэ 7 хоногийн чуулганаар түүний асуудлыг хэлэлцээд түүнийг ажлаас нь чөлөөлсөн улсын хурлын дэд дарга ажлаас нь. Тэгэхээр Баяр Цогт гишүүний хувьд дэд даргын үүрэгт ажилласаа чөлөөлөхдөө сул гишүүний үүрэг гүйцэтгэж эхлэх юм байна. Харин түүний оронд томилогдох хүний асуудал одоо яригдж байгаа юу? Жишээ нь дэд дарга нэг хүн болж таараа тий. Энэ асуудал юу хэр яригдж байна? Мэдээж энэ асуудал бол яригдж байгаа. Улсын хурл судалтай арчны бүлэг дээр энэ асуудал маш хурцаар яригдж, улсын хурлын гишүүн Батгөө болон Бурмаа нарын нэр дэвшээд байгаа. Учир нь Батгөөгийн хувьд болохоор 2008-аас 2012 оны улсын хуралд дэд дарга албан тушаал хашиж байсан. Бурмааг болохоор улсын хурал дахь арчны бүлгийн эмэгтэй гишүүдийн санал асуулгаар энэхүү тэр хоёрын нэр дэвшээд байгаа сурагтай. Тэгэхээр энэ 7 хоногийн чуулганаар мөн Алтан уян сайдын асуудал хилцэгдсэн байгаа. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөөч. Монгол Ардын намын бүлгээс ерөнхий сайд Алтан уяг огцруулах асуудлыг өргөн барьсан. Энэхүү асуудлыг энэ дөрөвдүгийн чуулганаар хэлэлцэж түүнийг 68.7% саналаар үүрэгт ажлаас нь эргүүлэн татах боломжгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Иймд ерөнхий сайд Алтан уяг болон түүний байгуулсан засгийн газар цаашаад үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжтой болж байгаа юм. Ер нь бол энэ 7 хоногийн улс төрийн хамгийн чухал хоёр асуудал бол энэ асуудал байсан. Энэ ч утгаараа улсын хурлын чуулганаар хэлэлцэж шийдэн гарсан байгаа. Мөн энэ 7 хоногийн хамгийн чухал үйл явдал бол Арчсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бахурлага Арчсан орнуудын хамтын нийгэмлэгийн 2011 оноос Монгол улс даргалах болсон тэрхүү бүрээр хийгээ хэмжээнд энэхүү хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болсон. Хурал энэ сарын 27-оноос 29-ний өдрүүдэд болно. Өнөөдрийн байдлаар бол хурлын салбар хуралдаанууд эхлээд байгаа юм байна. Ирсэн хүмүүсийн хувьд ирээдүйн хонж байгаа. Тэдний хувьд хуучнаар бол Баянгол зочд буудал, Улаанбаатар зочд буудал гэсэн хоёрхан буудал байсан бод энүүд болохоор Армада, Баянгол, Улаанбаатар, Кемписки, Пума зэрэг томоохон зочд буудалд байрлуулсан байгаа. Энэхүү чуулгантай холбогдуулж Улаанбаатар хотын хувьд цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн ажиллаж мөн үйлчлэгээний байгууллагуудыг тодорхой цагийн хугацаанд дагуу ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. Харин нөгөө нэг шууган болоодсэн Мятын хэрэг юу болсон бэ? Мятын иргэн мөрдөн байцаатай ажиллагаа дуусч энэ 7 хоногт прокурорын хэлэлцэж хэлжүүлсэн. Мятын дараагаас орхны өмгөөлөгч энэ 7 хоногт мэдээлэл хийгээд орхны иргийг хэрэгсгүй болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхдээ тэрээр авилгатай тэмцэх газарт орхны иргийг ингээ бусдаас нь тусгаарлаад хэрэгсгүй болгооч гэсэн хүсэлтийг явуулсан байгаа. Харин авилгатай тэмцэх газраас түүнд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Яагаад Монгол өмгөөлөгч орхны иргийг хэрэгсгүй болгох ёстой гэж үзэж байгаа вэ гэхээр орхон нь Мят компанид ямар ч алдагдaltaгүй ажилласан. Харин ч ашигтай Мятыг алдагдлалд оруулахгүйгээр ажиллаж исэн гэсэн байр суурийг илэрхийлжсэн л да. Улс оронд өнгөрсөн үйл явдлуудыг би таймлан өргөлээ. Харин дэлхийн дахинд өргөсөн мэдээллийг багслан өргөхээр сэтгүүлч редактор Мөнх Насаа ажиллаж байна. Үзэгч та бүхэн амралтын өдрийн мэндийг хүргэе. Бүгд найрамдах Хятад ард улсын Сычуан мужид хүчтэй газар хөдлөлт бож 180 орчим хүн амнасаа алдсан. Түүний зэрэг цэгээр 1000 орчим хүн гэмтэж бэртээд 80 орчим мянган хүн орон гэргүй болсон гэсэн мэдээлэл ирсэн байнамаа. Гарсан хэрэг явдалтай холбогдуулан Хятад улсын ерөнхий сайд Ли Кэцян гамшигын бүсэд ирж ажилласан. Түүнээс гадна олон улсын байгууллагууд тусламж илгээхэд бэлэн байгаа гэдгийг хэлсэн юм а. Түүнчлэн маргааш өдөр нь бас өвөр Монголд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ мэтчлэнгээр манай урд хөршид хүчтэй газар хөдлөлтүүд болж олон хүний хамарсан гамшиг тохиолдлоо. Хоёр солонгосын асуудал нэг хэсэг нэлийн хурцмал яригчаад одоо намжин болчихжээ. Тэгэхээр энэ 7 хоногт ерөн хоёр солонгосын талаар ямар нэгэн шинэ мэдээлэл байна уу? Хойд солонгос цөмийн зэвсэг туршина гэж дэлхийн дахинд нэлийн асуудал үүсгээд байсан. Харин энэ асуудал сүүлийн хэд хоногудад нэлийн намжин байдалтай байгаа. Учир нь хойд солонгосын ардын армийн гих зэрэг олон тэмдэглэлт үйл явдлууд тохиолдсон. Түүнээс гадна хоёр улсын харилцаанд шин төвшөнд яригдах нэг зүйл нь Кесоны аж үйлдвэрийн бүсийг иргэн нээх талаар ярьж эхэлсэн л дээ. Энэ яригдаад хилэлцээрийн төвшөнд хүрч чадах юм бол заавалчгүй дайм болохгүй ч байж болно гэсэн дэвгүнэлтэнд олуулсан шинжиж хүрээд байгаамаа. Түүнээс гадна Америк нэгдсэн улс Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн бэлтгэлээ хийж эхэлсэн байгаа. Энэ нь Өмнөд Солонгосын Похоон орчимд Америк нэгдсэн улсын 1500, Өмнөд Солонгосын 800 орчим цэргийн хамтарсан бэлтгэл явагдаж эхэлсэн. Хэдийгээр энэ цэргийн бэлтгэл нь хойд солонгосуудын игдүүцлийг хүргэж байгаа ч гэсэн үүнийг эдгээр үргэлжлүүлсэн хിവэр байгаа. Түүнчлэн дэлхийн дахны анхаарлыг татсан өөр нэгэн асуудал бол Бангладешийн нийслэл Дака хотод 8 давхар байр шин нурж олон тооны хүн амь нэрссэн
мэдээлэл байсан юм. Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн дүгнэлт шинжилгээгээр тэрхүү байшин нь маш богино хугацаанд баригдсан, чанар муутай барилга байсан гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа маа. Осол гардаг өглөө тэрхүү байшингийн тулгуур нь хазаасан байсан гэж бас зарим их сурвалжууд мэдээж байгаа юм л да. Ер нь бол Бангладешт өнгөрсөн хугацаанд бол хид хідэн том байшин шатах, нурах ч юм уу те иймэрхүү хэрэг удаа дараа гарч байгаа. Одоо тэгэхээр яг энэ барилгын чанарын асуудалд тус улс нэлээд анхаарлаа хандуулах байхаа гэж үзэж байгаа л да. Түүнээс гадна Америкийн нэгдсэн улсад мөн бууны эрэг дахин гарсан гэсэн мэдээлэлээс энэ талаар танд бэлдсэн мэдээлэл байна уу? Өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсад 2 ч удаа буутай холбоотой хэрэг гарсан юм. Нэг нь бол орон сууцны хороолт буутай итгээд энгийн иргэд рүү буудаж олон хүн 5 хүний амь насанд хүрсэн байгаа. Үүний дараагийн өдөр бас айлд буутай итгэж нэвтэрч 3 хүүхдийг ээж эмээгийнх нь хамтаар хөнөөсөн аимшигтай хэрэг гарсан. Америк нэгдсэн улсад бууны хязгаарлалттай хуулийн төслийг нэлээд ярилцаж байгаа ч гэсэн энэ төсөл нь бүрэн дэмжигдэж чадахгүй нэлийн хугацаа авж байгаа. Ямар ч байсан Америк нэгдсэн улс удахгүй буутай холбоотойгоор буу эзэмшигтэй холбоотой энэ хуулийг нэг мөр болгож зэгцэлнэ гэсэн итгэл найдвар олонний дунд байгаа юм аа. Тэгэхээр дараагийн мэдээ онцлог ямар мэдээлэл байна? 2013 оны эхний улирлын эдийн засгийн тойм гарсан багмаа. Энтэй холбогдуулаад дэлхийн эдийн засаг болоод Европын эдийн засгийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Испанд ажилгүйдлийн түвшин 27.2% хүрсэн, өмнө нь хүрч байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэдэг мэдээллийг ирүүлсэн байгаа. Өмнө нь бол хизээч ийм түвшинд хүрч байгаагүй гэдгийг эдийн засагч хэлж байгаамаа. Олон улсын валютын сангаас гаргасан судалгаагаар өнгөрсөн улирлын байдлаар эдийн засаг 16% өсөх хандлагатай байгаа гэдгийг хэлсэн юм аа. Ингээд Батар цэгийн Батар онлайн ТV энэ 7 хоногийнхоо мэдээллийн багцыг та бүхэндээ хүргэлээ. Эх 7 хоногийн ажил үйлсэд тань амжилт хүсье.